Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд болсон үйл явдлыг томилон хүргэе. Америкийн нэгдсэн улсын цагаан орноос мэдээлэл гаргасан. За энэ дээр дайнд холбоотой мэдээллийг хийхдээ ялалтанд очиход бол маш ойрхон байгаа гэдгийг хэлээд цагаан ордны зүгээс Ираны дэглэм гарах зам хайж байгаа гэдгийг хэлсэн байна. За мөн энэ явдалтай холбогдуулан Ираны гадаад хэргийн яамнаас мэдээлэл гаргахдаа өөрийгөө хамгаалсаар байх болно гэдгийг Иран улс хэлсэн. За тэрээр мөн одоо гадаад хэргийн сайд Аббас Аракчи хэлэхдээ одоогоор хилцээр хийх бодлого байгаа гэдгээ төрийн хэвлэлүүдийн мэдээлэлээр мэдэгдээд за харин найрсаг орнууд Америк болон Ираны хооронд мессеж дамжуулж байгаа гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч гэсэн энэ нь бол яриа хэлцээр биш гэж хэлж байгаа юм. Цагаан ордон яриа хэлцээ үргэлжилж байгаа гэж харин мэдэгдэж байгаа. За ийхүү одоо зөрүүтэй мэдээллүүдийг хэлж байгаа. За аль нь одоо яг чухам үнэн хэлж байгаа гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Лав гараг цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Левит хэлэхдээ Америкийн нэгдсэн улсын дайралтууд Ираны дэглэмийг хилцээ хийхийг ятгахын тулд ажиллаж байна гэж мэдгдсэн. За тохиролцоонд хүрч чадахгүй тохиолдолд бол Ираны дэглэм аль хэдийн ялагдсан гэж ойлгоцохоосоо татгалцсны үр дүн болно гэж мэдгдсэн. За мөн Ирантай холбоотойгоор Ираны зүгээс энэхүү одоо дайн байлдааны үйл ажиллагаатайгаар дайныг зогсоох 5 зүйлт нөхцөлийг бас танилцуулсан гэж Ираны албаны хүн төрийн хэвлэл мэдээллээрээ мэдгдсэн. За үүнд бол мөргөлдөөний бүх талбар бүх фронтод дуусгуур болох нөхөн төлбөр зэрэг өгөх зэрэг одоо ийм зүйлүүдийг багтаасан гэсэн ийм мэдээллийг өгч байгаа нь. За харин Америкийн нэгдсэн улс бол бусад орноор дамжуулан Иранд 15 зүйлтэй дайныг зогсоох ийм төлөвлөгөөг дамжуулсан гэсэн мэдээллүүд Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон Израилийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түгэж байгаа. За гэвч бол агуулгын чухам яг ямар мэдээллүүд байсан тодорхойгүй байгаа. За зарим одоо мэдээллүүд гарч байгаа ч гэсэн за үүнийг бол Америкийн нэгдсэн улс болон Израилийн зүгээс албан ёсоор одоо баталгаажуулсан зүйл хараахан гараагүй байна. Израилийн 12 дугаар сууг уг төлөвлөгөөнд дараах зүйлүүдийг орсон байж болцшгүй гэсэн мэдээллийг түгээсэн. За үүнд бол Натанс, Исфахан, Пордоугийн цөмийн байгууламжийг ашиглалтнаас гаргаж устгах нь олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Иран дахь үйл ажиллагаа явуулж за тэнд бол ил тод байдал хяналт тавьж ажиллах юм байна. За Иран бүс нутагта цөмийн зэвсэгтийг бол ашиглахаа болон за бүс нутгийн салбар байгууллагуудаа бол салбар одоо Proxy гэж нэрлэгддэг төлөөний ийм бүлэглүүдийг санхүүжүүлэхээ зогсооно гэж ийм бас амлалт өгөх ёстой. За аль хэдийн хуримтлагдсан байгаа цөмийн чадвараа задлах, за мөн цөмийн зэвсэгтэй болохыг хизээч дахин оролдохгүй байх. За мөн Ираны хөрсөн дээр цөмийн материалыг баяжуулахгүй, баяжуулсан бүх материалыг олон улсын атомын эрчим хүчний агентлагт хүлээн өгөх зэрэг залтууд орж байгаа юм байна. За мөн ормосын хоолойг нээлттэй байлгах, чөлөөт далайн бус болгох ийм одоо нөхцөл дурдгдсан. За цаашдаа мөн Ираны пуужингууд ирээдүйд тоог нь шийдвэрлэх ч гэсэн тоо хэмжээнийх нь хувьд хязгаарлагдмал зөвхөн өөрийгөө хамгаалах зорилгоор одоо ийм пуужинтай байна гэдгийг нь зөвшөөрөхөөр болсон юм байна. За харин төлөвлөгөөний дагуу бас Иранд давуу талуудыг олгож байгаа. За тухайлах юм бол Иран улс хэрвээ энэхүү одоо нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд бүшээрт цахилгаан үйлдвэрлэх зорилгоор иргэний цөмийн төслийг хэрэгжүүлэхээр болж байгаа юм байна. За үүнд нь Америкийн нэгдсэн улс тусламж үзүүлэн бүх хориг арга хэмжээг цуцлан хориг арга хэмжээг одоо шинжлэх аюулыг бол арилгах юм байна. За яриа хэлцээр үргэлжилж байх хооронд 1 сарын туршид гал зогсоох тухай мэдээлэл яригдсан. За гэхдээ энэ одоогийн байдлаар албан ёсоор баталгаажаагүй цагаан орноос дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн ийм зүйл байхгүй байна. Харин Израилийн эдийн засгийн сайд Нир Баракат BBC телевизэд өгсөн ярилцлаганд Америкийн нэгдсэн улсын засаг захиргаанаас дэвшүүлсэн 15 зүйлтэй төлөвлөгөөг Иран зөвшөөрөх магадгүй гэж хэлээд за үүнийг одоо цаашин дээр бол сайхан харагдаж байгаа гэж тодорхойсон ч гэсэн хэрэгжүүлэхийн тулд баталгаа шаардлагатай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Ираны дэглэм өөрчлөгдөхгүй гэж үзэж байгаагаа хэлээд Израилийн гол зорилго бол Ираныг цөмийн зэвсэггүй, пуужингүй за мөн Proxy буюу төлөөний ийм зэвсэгт бүлэглэлгүй үлдээх явдал гэж үзэж байгаагаа хэлээд өөрийн одоо байр сууриа энэ тал дээр илэрхийлсэн. За харин өнгөрсөн амралтын өдрүүдэд Америкийн нэгдсэн улс 2500 тэнгисийн цэрэг илгээснээр тэнтэх цэргийн тоон 50,000 орчимд за мөн Америкийн нэгдсэн улсын нийт цэргийн албан хаагчдын тоон 50,000-д хүрэх ийм одоо цэргийн өөрчлөлтүүдийг хийж байгаа. За өөрөөр хэлбэл бүс нутагт хүчээ одоо зудаатгах ийм үйл ажиллагааг Америкийн нэгдсэн улсын зүгээс явуулж байгаа. За дайны төсвийг батлах асуудал яригдж байгаа. За ингээд энэ одоо асуудал бол цаашдаа дайн байлдааны үйл ажиллагаа тийм ч одоо ойрхон хугацаанд намжихгүй байж болзошгүй гэсэн ийм одоо таамаглалыг төрүүлж байгаа. Ираны цэргийнхэн дайны 26 дахь өдөр явуулсан үйл ажиллагаагаа жагсаасан мэдээлэл гаргасан байна. За энэхүү мэдээлэлдээ Иран, Израиль дахь хиймэл дагуулын станцууд болон Америкийн нэгдсэн улс
улсын цэргүүдийг байрлуулсан ойрхот орнуудын баазууд түүний дотор Йордан дахь Аль Азрак бааз болон Бахрейний Шейх Иса бааз, Кувейт дахь Али Алим Салем, Априжан зэрэг баазууд руу дайралт хийсэн гэдгээ хэлсэн байна. За Ираны пуужингууд Хайфа, Димоно зэрэг Израилийн хотод бол 70 гаруй байршил цохилт өгсөн. За мөн Чабахарын одоо тэнгэрт бол Америкийн нэгдсэн улсын F-18 онгоцыг онсон гэсэн ийм мэдээллийг өгч байна. За мөн Иракийн Ибрил дахь Америкийн цэргүүдэд зохилт өгсөн US Abraham Lincoln тээвэрлэгч онгоцын пуужингийн байралтыг өгсөн. За үүний дараа бол тухайн хөлөг онгоц байрлалаа өөрчлөхөөс аргагүй байдалд Ираны зэвсэгт хүчин хүргэсэн гэсэн ийм мэдээллийг өгч байна. За энэ мэдээлэлтэй холбоотойгоор Америкийн нэгдсэн улсын төвийн командлал Ираны мэдээллийн хариуд сөнөгч онгоцуудыг нь онсон зүйл байхгүй гэсэн ийм мэдээллийг гаргаж байгаа юм. За талууд бол харилцан бие биен рүүгээ давталж цохилт өгсөн хэвээр байгаа нь энэхүү мэдээлэлээс харагдаж байгаа. За лавг гарагт ойрхот оронд өрнөж байгаа дайн байлдааны үйл ажиллагаатай холбоотойгоор газрын тосны үн тогтворгүй хэвээр байлаа. Ерөнхийлөгч Дональд Трамп тохиролцоонд хүрэх боломж байгаа гэсэн ийм өөдрөг мессежийг өгсөний дараагаар Америкийн нэгдсэн улсын үд дундад Brent маркийн газрын тосны үн нэг баррел нь $101 хүртэл өсөж байгаад $98 болж буурсан байдалтай байна. За гисэн хэдий ч үн буурж байгаа ч гэсэн тогтворгүй байдал бол үнийн одоо зах зээлд ажиглагдаж байна. За Иран Ормосын хоолойг хааж байгаа явдал нь нийлүүлэлтийн хямралыг бий болгосон. За Персийн булангийн орнуудаас газрын тосоо авдаг орнуудын хувьд бол эрчим хүчний хямралыг аль хэдийн үүсгээд байгаа. За тийм учраас зарим улсуудын хувьд онцгой байдлын арга хэмжээг авч байгаа юм байна. За тухайлх юм бол Филиппиний ерөнхийлөгч Фердинанд Маркос газрын тосныхоо 98%-ийг Персийн булангийн орнуудаас импортлог учраас улсдаа онц байдал зарсан гэдгээ мэдгдсэн. За Австралийн нийслэлийн нутаг дэвсгэрийн удирдлагууд ойрхот орондод өрнөж байгаа дайнтай холбоотойгоор шатхууны үн нэмэгдэж байгаатай холбогдуулан Орос суугчдыг нийтийн тээвэр, дугуй, захилгаан тээврийн хэрэгсэлд шилжих талаар бодолцож үзхийг ард иргэдтэй уриалсан ийм мессежийг хүргэж Австралийн өргөн нэвтрүүлгийн корпорацаар олон нийтэд хүргэсэн тухай мэдээлэл тавигдсан байна. Шинэ Зеландийн ерөнхий сайд Кристофер Люкон тус ус дараагийн 7-7 хоногт бол хангалттай хэмжээний түвштэй гэж мэдгдсэн ч гэсэн засгийн газрын зүгээс цаашид энэ хямрал удаан хугацаанд үргэлжлэх тохиолдолд тасалдал гарах магадлал үүсэн. За тийм учраас бэлтгэлээ базааж байгаагаа хэлсэн байна. За шатхууны үн өсөөр байгаа тул Виллингтны зүгээс мягмар гарагт хүнд байдалд орсон өрх гэрүүдэд зорилтод болон төр зүрийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ амласан байна. Ойрхот орнуудын дайны улмаас өдөр тутмын хэрэгцээний талаар санаа зовнил улс орнуудад үүсэж байгаа. За тухайлх юм бол Японд үүнтэй холбогдуулан хүмүүс маш их хэмжээтэйгээр огцом худалдаа авалт хийж байгаа. За үүнийг ажигласан Японы засгийн газар иргэдтэй ариун цэврийн цаас нөөцлөхгүй байхыг уриалжээ. Энэ талаар Bloomberg мэдээлсэн. Харин энтхийн зарим хэсэгт арилжааны зорилттой шингэрүүлсэн хийм баллооны хомсдол орж байгаа тухай Times of India сонин мэдээлсэн. За хомсдол нь нөлөөлөлд өртсөн ресторан, хүнсний худалдаачдад нөлөөлж байгаа. За үүнээс болоод тэд бол цэсээ багасгах, за нүүрс түлээ хэрэглэхэд хүрч байгаа гэсэн мэдээллүүд гарч байна. За мягмар гарагт эрчим хүчний аврах том компани болох Shell компани захирлын зүгээс эх сард Европод газрын тосны хямрал үүсч болшгүйг анхааруулсан. За мөн Америкийн нэгдсэн улсын санхүүгийн аврах том компани болох BlackRock компани захирал Larry Pink BBC-д ярьцлага өгөхдөө газрын тосны үн нэг баррел нь $150 хүрэх юм бол дэлхийн эдийн засаг хямралд орно гэсэн ийм анхааруулгыг хүргэж байгаа. Америкийн нэгдсэн улс энэхүү асуудалтай холбоотойгоор өнгөрсөн баасан гарагт Ираны газрын тосны эсрэг авсан 20 гаруй хэмжээгээ цуцлсан. За нийлүүлэлтийн хямралыг энэ байдлыг бол арилгахад энэ туслана гэж үзэж байгаа гэдгээ мэдэгдэж байгаа. За мөн өмнө нь Америкийн нэгдсэн улсын сангийн яамны зүгээс Оросын холбооны улсын зүгээс далайд ачаалсан байгаа газрын тосуудаа бусад орнуудад зарахт нь тавьсан байсан хоргийг нь 30 хоногийн хугацаанд солируулах шийдвэрийг гаргах зэргээр дэлхийн худалдаа нийлүүлэлтэнд нөлөөж байгаа тухайн хямралын нөлөөллийг багасгахыг оролдож байгаа ч гэсэн зарим орнуудад энэхүү хямрал аль хэдийн нөлөөлж бензин шатхууных нь үнийг нэмэгдүүлэх, за зарим орныг бол хомсдолд хүргэсэн ийм байдалтай байгаа нь бол улс орнуудын жишээнээс ажиглагдаж байгаа. За манай улсын хувьд ч гэсэн бензин шатхууны хямрал нүүрлж болцсошгүй талаар төр засгийн зүгээс мэдэгдэж зарим арга хэмжээ авах болсон тухайга мэдэгдэж байгаа. За тухайлх юм бол эдийн засаг хөгжлийн яамны зүгээс энэхүү дайн байлдааны үйл ажиллагаатай холбоотой сценаар боловсруулснаа олон нийтэд бас
танилцуулж байгаа. За мөн түш одоо эрчим хүчтэй холбоотой асуудлаар энэ одоо чиглэлд бол тодорхой онцгой байдлын бодлогыг одоо хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. За мөн өнөөдрийн хувьд бол бас энэ хүү газрын тостой холбоотой үн нэмэгдэж болзошгүй гэсэн ийм одоо яриа бол яригдж байгаа. За энэ сард бол шинэ одоо үнийг Оросын холбооны улсаас өгөх ёстой. За энэ нь бол магадгүй дэлхийн зах зээлийн үнэтэй холбогдуулан үн нэмэгдэж болзошгүй гэсэн ийм таамаглалыг төрүүлж байгаа. За одоогийн байдлаар үн бол литр тутамдаа 300-аас 400 төгрөгөөр нэмэгдэж магадгүй гэсэн ийм одоо таамаглал яригдж байна. За мөн зарим одоо илүү одоо өөдрөг бус таамаглалаас үзэхэд дизель түвшийн хувьд одоо литр тутамдаа 1000 төгрөгөөр хүртэл нэмэгдэх боломжтой гэсэн ийм таамаглалуудыг эдийн засагчид болон судлаачид хэлж байгаамаа.